Шудраг улс эргэлжинтэй газраас гадаад улсуудад ажиллаж амьдрахад иргэдийг зуулчилдаг 26 байгууллага шалгалт явуулж бүхэл байгууллагын тусгай зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулахыг тогтоожээ. Төрийн өмчийн хороо өөрийн мэдлүүлсэн 88 аж ахуйн нэгжийг хувьчлахгүй хувьчилж болох хувьчлах гэж 3 ангилсан байна. Хувьчлахгүй жагсаалтад нийгмийн хариуцлага бүхий эрчим хүч уулуурхай 18 компаниг оруулсан бол хувьчилж болох жагсаалтанд 48 компани багтжээ. Харин үлдсэн 22 компаниг хувьчлах жагсаалтанд оруулсан бөгөөд үүнээс 13 компаниг бүрэн хувьчлах юм байна. Их хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирлыг үзүүлэх нөлөөлөл олон улсын хурал өчигдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болж эрдэмтэн судлаачид энэ асуудлаар илтгэл тавин гарах гарцыг хэлэлцлээ. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар өвлийн улирал жирэмсэлсэн их, зуны улирал бие давхар болсон ихээс зулбаг эрсдэл 4 дахин их байдаг нь тогтоогджээ. Шудраг улс эргэлжинтэй газраас явуулсан шалгалтаар Сантис боловсролын академийн удирдлага төгсөгчдөөсөө хууль бусаар мөнгө авч байсныг тогтоожээ. Гал үндэстэй холбооны тэргүүн мөнхөрийн өмгөөлөгчийн биед халдсан талаар тус холбооноос мэдээлэл хийлээ. Монголын залуу хуульчдын хостис дүрмэс байгууллагаас Сүсэглэн гишүүн Батбулгыг 100 чухал сэдвийн нэвтрүүлгийн тусгаар тогтнол дугаарын зохиолыг бичиж олон нийт хүрэхдээ Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн үндсэн хуулийн цэцэг шалгуулах болсон талаараа мэдээлсэн юм а.